쳐 다 집어쳐 신경 쓸 필요 없잖아. 흥부도 부자 되고 제비도 다리 낳고 모두 해피엔딩. 물에 빠져도 살아난 심청이 딸 찾은 신봉사 눈 뜨고 달라도 같은 얘기 제각기 해피엔딩. 결국엔 다 해피엔딩. 다 해피엔딩. 다 해피엔딩. 실현 고난 실패의 좌절 다 무찌르고 해피엔딩. 눈물이 강물되어도 행복이라는 바다로 나는 해피엔딩. 고민은 다 걱정은 다 신경 쓸 필요 없잖아. 속대머리 춘향이도 해피엔딩. 한양서 돌아온 이몽룡이 암행어사 줄두로 해피엔딩. 달라도 같은 얘기 제각기 해피엔딩. 결국엔 다 해피엔딩. 다 해피엔딩. 다 해피엔딩. 브라보! 너무 멋있어요. 너무 좋습니다. 네, 안녕하세요 여러분. 네, 몽골에 오신 것을 환영합니다. 너무 멋있어요. 너무 좋습니다. 와, 진짜 우리 이렇게 서당스들 예를 산악다 반갑습니다. 네, 다음에는 오. Монгол хэл дэвгэрийн чийлсэн баг шиг байна. За ингээд манай энэ удаагийн нэвтрүүлгийг та бүхэн харсан баг. За юун хамтлаг хүрээд ирсэн бэ гэхээр Солонгос улсад дебютээ хийгээд энэ гайхалтай Солонгос улсынхаа үндэсний урлагийг орчин үеийн pop урлагтаа холиод нэгэн гайхалтай урсгалыг гаргаж ирсэн. Одоо манайхаар бол хүү хамтлаг гэж ярьдаг шүү дээ, тэ? Яг хүү хамтлагтай адилхан Солонгос улсын нэгэн сайхан ийм гайхалтай хамтлаг бас одоо төрөн гарчээ. Тэгээ тэр хамтлаг маань энэ удаа манай урт цагааны гудамж нэвтрүүлгийн одоо урилгаар хурж иж оролцож байгаа маа. 네. 여러분 та бүхэнтэй уулзсан таатай байна. 따따라. манай Граната хамтлагийн гишүүд маань өөрсдөө бас танилцуулна хэмээн бас та бүхэнд микрофоноо шилжүүлж байна. Сайн байцгаана уу? Бид нэр Солонгосоос хүрэлцэн ирсэн Граната хамтлаг байна. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Солонгосын ардын хөгжмийн Граната хамтлаг оролцож байна. Граната хамтлагийн ахлагч гоцлол дуучин Сожэни, Граната хамтлагийн ятагчин Ким Южон, Граната хамтлагийн хуучир хөгжимчин Дайон, Граната хамтлагийн хуучир хөгжимчин Ким Хюгён, Граната хамтлагийн хөгжмийн зохиолч эмгэгчин Жэхи нар оролцож байна. Би бол Гранатагийн ахлагч буюу гоцлол дуучин Сожэни байна. Сожэни, Жэни. Хөө. 반갑습니다. уулзсандаа таатай байна. 그 다음에 За. 안녕하세요. сайн байна уу? Би бол багийнхаа эрч хүчийг хариуцдаг хуучир хөгжимчин 담당하고 있고요. 해금 다영 연주자 байна. 다영이라고 합니다. 다연. Даян. Тийм ээ. Сайн байна уу? Би бол Граната хамтлагийн хуучир хөгжимчин Ким Хюкён байна. 휴광. 효경. 휴광. 효경. 아, 경. 네, 경. 오. 형인 배쇼 만나가. 반갑습니다. 댄슨다 다튼. 안녕하세요. Сайн байна уу? Би бол Граната хамтлагийн дуу зохиогч болон лимп хөгжимчин Жэхи байна. 제니? Жэхи. 아, 최희. 예. 오, 팀에? 발음 어땠어요? Миний дуудлага ямар байсан? Гоё байсан.
Ямар ч юм миний акцент ажгүй гинэ. 네, 안녕하세요. сайн 저는 байцгаана уу? 그라나다에서 Би бол 대학은 Гранадагийн ятагчин бас 맡고 있는 어떤 그라나다 기슭? 막내 김유정 김유정입니다. байна. 네, 잘 어. 부탁드립니다. сайн тусалж дэмжээрэй. 너무 좋습니다. 이게 Ямар гоё юм бэ? 모자도 Малгайчны хүртэл 한국 전통 Солонгосын үндэсний хэв маяг харагдаж байна шүү дээ. 네. 거기서도 үнэхээр 나오고. манай энэ Граната хамтгийн одоо гişүүдийг харахад хувцсных гоё байгаа зү тэ. Тэгээд хувцсныхаа талаар би бас асуулаа. Өөрсдийн гэсэн дизайнертай юм байна. Тэгээд хувцсныхаа талаар бас тайлбарлаач гэдээ бас сонирхолтой болов гэж одоо асуулаа. 네. Энэ хувцсны тухай тайлбарлавал Blackpink Coachella-гийн тайзан дээр өмсөн хамбугийн дизайнер 네. Оури гэж байдаг. Энэ дизайнер маань зөвхөн манай хамтлагт зориулан хувцснуудыг маань урлаж өгдөг юм л да. Үнэхээр үзэсгэлэнтэй сайн харагдаж байна шүү. 자, манай урцааны гудамж нэвтрүүлгийг ивент гэж байгаа брэндүүдийг хэлээ. Испани San Miguel Lights шараарыг манай өнөөдөр нэвтрүүлгийг ивент гэж байна. Тэгээ мэдээж San Miguel-ийг одоо хэрэглэгч маш олон болсон байгаа гэж найдаж байна. Хамгийн зөөлөн калор багтай ийм гайхалтай шараарг байгаа шүү. За мөн Японы алдарт Graft Cola мөн Капли сундаа бас манай өнөөдөр нэвтрүүлгийг ивент гэж байна. За мөн манай үндэсний үйлдвэрлэгч Golden Go буюу Алтан говь энэ удаагийн нэвтрүүлгийг маань ивент гэж байгаа юм шүү. Манай найзууд хүртэл бас энэ шоколадыг бас солонгос дахь найзууд манай хийх маш дуртай байдаг. Урцааны гудамж нэвтрүүлгийн дараагийн ивент тэгч бол Cat Fruits Mongolia хэмээх компани байгаа. Энэ компани болохоор 10 төрлийн жимсийг озоноор ариутгаж одоо угаасан ийм гайхалтай жимсийг бид нар шууд одоо идэж болно. За баяр ёслолынхаа үеэр одоо энэ олон төрлийн жимсийг аваад хашлаад угаагаад цэвэрлэх нь бол маш хэцүү байдаг. Тэгээд бэлдсэн шууд идэх боломжтой энэ олон төрлийн олон хэмжээтэй энэ жимсийг одоо авч худалдаж идэж болох нь байна. За Солонгос улсад одоо дебютээ хийсэн хамтлагууд бол Солонгос улсын маш алдартай нэвтрүүлгүүдэд өргөдөж оролцдог байгаа. Тэр нэвтрүүлэгт оролцсон бол одоо маш олон одоо хүмүүс танигдаж эхэлдэг. Түүний нэг нь бол SBS-ийн Inkigayo, за мөн NBC телевизийн шоу, The Music Core гэх мэтчлэн маш олон нэвтрүүлгүүд байдаг. Энэ нэвтрүүлгүүд орснороо тухайн хамтлагийн нэр хүнд өсөж бас алдар нэртэй болдог байна. За манай Гранада хамтлаг бол энэ нэвтрүүлгүүдэд бас оролцсон байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцохдоо анх оролцож байгаа дебют хийсэн хамтлагууд оролцохдоо маш их догтлдог, маш их дурсамжийг бүтээдэг. Тэгээд энэ тухай бас Гранада хамтлагаас асууя гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд олон үндэсний хөгжмийн хамтлагууд нэвтрүүлэгт оролцож байсан ч бүгд барууны хөгжмөнтэй тэгээд зөвхөн гоцлол дуучин үндэсний дуугаа дуулдаг байсан бол манай хамтлагийн хувьд бүх гишүүд нь мэрэгжлийн үндэсний хөгжимчид бүрдсэн анхны хамтлаг юм л да. Энэ маань зөв үлгэр дуурайлал болж тэгээд энээс хойш олон хамтлагууд төрөн гарч ирсэн. Энэ явдал нь бидний хувьд маш утга учиртай үйл явдал юм. 좋은 의미로 남았다라고 말씀드릴 수 있을 것 같아요. Тэгээд тэр үед тайзан дээр төрсэн сэтгэгдлээсээ хуваацсан уу? 기분이 어땠어요? Ямар байсан бэ? Маш их сандарч байсан. Өнөөдрийн над шиг их сандарсан байх та. Тийм ээ, өнөөдрийнх шиг их сандарсан санагдаж байна. 너무 좋습니다. Үнэхээр сайхан байна. 난 뭘까 지금 이곳에 Nobody know 날 알아보니까 여기에 가빠진 숨소리 흔들린 네 눈빛 아찔하게 You know what I do 내 맘대로 take 너를 킥킥 틈없이 노력할게 멈출 수가 없어 Oh hey City Hunter Манай 6 дугаар дижитал сингл альбом Move On гэдэг нэртэйгээр шинээр гарсан. J бид хоёр үг аяыг нь хамтран бичсэн юм л да. Тийм ээ. Энэ бүтээл дээр гарч байгаа галт шувуу гэдэг домгийн амтан бол улс орны амар амгалан инх тайван байдлыг бэлэгдлийн шувуу юм. Тэгээд ардын хөгжимд ч гэсэн энэ домгийн шувуу шиг улс орныг маань дэлхийд дахинд илэрхийлж түгээхийг бэлэгдэж байгаа юм л да. Өөх гайхалтай. Үнэхээр сонирхолтой домог юм аа. шин цомгоо хийж явах явцдаа өөртөө бас хөгжмөө хийдэм байх, шүлгээ бичдэм байх. Ер нь бол тал бүрийн авьяастай ийм гайхалтай Гранада хамтыг та бүхэн бас манай нэвтрүүлэгт орж байгааг харж байгаа хаа. Тэгээд энэ цомгийг хийж явах явцдаа та бүхэн маань бас
хөгжилтэй явдал болж ирсэн үү? Ямар ч гэсэн энэ цогныг хийж явах явцдаа бас гоё дурсамжтай зүйл юу болж ирсэн бэ? Энэ тухайс та бүхнээс сонирхож асууж байна. 저희 이번 Энэ удаагийнхаа бүтээлдээ үндэсний хэв шинжээ төлхөө оруулахыг зорьсон л да. Бас дунд нь үндэсний шиг аялгаугаа тоглодог хөгжмийн соло хэсэг бас байдیں۔ Тэр хэсэгтээ хөгжимчид маань хоорондоо өрсөлдөж болоцолдог байсан бол энэ удаад эвтэй нартай хамтлаг болсон. Хаяа маргалдах юм чи гарна л да. Тэгж байж сайн бүтээл гарна шүү дээ. Тэр ч тийм шүү. Тийм шүү. Гранада хамтлаг маань бас анх яаж бие бинийгээ олсон бэ? Яаж та нар нэг хамтлаг болж ингэ танилцаж бас нэг хамтлагийг бүрдүүлсэн бэ? Юуны түрүүнд манай хамтлагийн бүх гишүүд хөгжмийн их сургуулийг үндэсний хөгжим мэрэгчлэр төгсөөд өөр өөрийнхөө байр сууриас үндэснийхээ хөгжмийг таниулахын тулд дор бүрдээ ажиллаж байсан. Хамгийн түрүүнд Жэхи, Даян бид гурав хамтлаг байгуулад бүтээлээ хийж байгаад одоогийн компанитайгаа уулзраад удаагүй байхад Южан болон Хюгён нар шалгаруулалтаар орж ирж нэг баг болсон. Тийм байх нэ. За та бүхэн минь шимси дээрээ, шоколад дээрээ, коло ч гэсэн байгаа шүү. Шараар гараа болохгүй байлгүй дээ. За ямар ч байсан хамтлагийнхаа маань бас жимсэн дэх дуртай байна. Тэ Cat Fruits Mongolia бол манай энэ удаагийн нэвтрүүлгийг ивент итгэж байгаа. Тэгээ анх удаа манай уртцааны гудамж нэвтрүүлэгт тулсан ингээ Солонгосын одоо гайхалтай бас нэр алдартай төвөж яваа энэ гайхалтай үндэснийхээ хөгжмийн урлагийг орчин үеийн pop урлагтаа ингээд бас ингээд хослуулан энэ гайхалтай урсгалыг бас гаргаж ирээд дэлхийд дахинд эх орноо өөрийнхөө үндэснийхээ одоо хөгжим, ядгаар урлагт бүх зүйлийг ингээд танилцуулаад явж байгаа. Энэ сайхан Гранада хамтлаг манай энэ удаагийн нэвтрүүлэгт бас өргөдөж олдож байгаа. Энэ удаагийн нэвтрүүлэг онцлог юм аа. Монголд анх ирэхэд та бүхний одоо ямар сэтгэл төрсөн бэ? Дараагүй юу? Ном чүвч анасаа юу? Дараагүй юу? Харин ч эсэргээрээ яг Монгол буухад маш цэлгэр, уудам нэг их хүйтэн биш байсан. Мөн Монголын тэнгэр маш гоё цэнхэр үзэсгэлэнтэй санагдсан. Тэнгэр газар нийлсэн юм шиг харагдаж байгаа нь Google-тэй кинонд орсон юм шиг мэдрэмж төрүүлж байсан. Их сонирхолтой байсан шүү. Үнэхээр гоё байсан. Маш их баярлалаа. Бусад гишүүд нь ямар санагдсан бэ? Тийм ээ, үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай улс гэдгийг боддоор мэдэрсэн шүү. Хотоос жаахан гараад л сайхан байгаль болон морь тэмээ харах боломжтой байсан нь үнэхээр бүр сонирхолтой байсан. Үнэхээр сэтгэл татан байсан бөгөөд энэ ч л Монгол шүү дээ гэж би хэлсэн. Маш их баярлалаа. Баярлалаа. Монголд буугаад хөөх эн чинь л Чингисийн Монгол юм байна гэж бодогцсон. За баярлалаа. Би ч бас Солонгост анх очиход маш гоё байсан шүү. 7 сард очиж байсан. Уугаад л сауна хамгийн түрүүнд санаанд орж ирсэн. Яагаад гэвэл маш бөгчин байсан л да. Мөн банантай сүг анх Солонгост очиод ууж үзээд маш их таалагдаад одоо хүртэл уух дуртай. Мөн Солонгос улсад байх хугацаанд мэдрэгдсэн юмнуудаас дөрөвдвөл Солонгос хүмүүс маш найрсаг, сайхан сэтгэлтэй, тусрахаг хүмүүс шиг санагддаг. Миний амьдралын олон сайхан дурсамжууд Солонгост өнгөрсөн л дөө. Чингис хаан болон Монгол улсын түүх соёл, ёс заншлын тухай мэддэг юмнасаа бидэнтэй хуваалцаач. Чингис хаан гэдэг нэрийг дөрөвдөх төдийд л Монгол хүний хувьд сэтгэл хөдлөж байна. Миний бодлоор ихэнх солонгосчууд бага байхдаа Чингис хааны тухай зурагт ном уншиж байсан байхаа гэж бодож байна. Би ч бас бага байхдаа энэ тухай уншиж байсан. Энэ удаад Монголд ирэх боломж гараад ирэхээс өмнө Монголын тухай маш их судалгаа хийсэн. Нойрмоглоод л уншаад явсан. Тэмүүжин, Сүхбаатар миний мэдхийн Монголын тусгаар тогтнолд том хувь нэмэр оруулсан Жанжин гэж сонссон. Бас Хувлаа хаан. Бас сүүлийн үед Орхон баяр. Вау! Үнэхээр мундаг. Юу, Монголын тухай маш их юмс мэдж яваад миний хувьд их баяртай байна. Үнэхээр их баярлалаа. Сүүлийн үед манай
Asia Physical гэдэг одоо Netflix-ийн одоо монголчуудыг дэлхийн нийтийн байдлаар дагуулж байгаа манай Орхон баярыг бас хүртэл мэдчихээн гэж боддоо. 와, 온다. 몽골이다. 몽골리아. Үнэхээр бас Монголын тухай бас маш их мэдээллийг ингээд олж аваад бидэртэй хуваалцаж байгаад Гранадатай хамтынхандаа маш их баярлалаа. Нэ 감사합니다. Үнэхээр их баярлаа. Баяртай байна. Яг энэ гоё одоо лимб болон хуучир одоо ятг хөгжмийг бас хэдүүлээ бас нэг богинохон бас аялгауг бас сонсож үзье гэж бодож байна л да. Тэгээд бутаг тэрний да. Тэгээ би бас ингээд гуйчлаа. Ваа! Хөгжмийнхөө тухай танилцуулбал энэ хөгжмийн зэвсэг маань пульс мотор хийгддэг. Харж байгаачлан энэ хэсэгт байгаа зүйлийг чон гэдэг. Энэ зүйлийг дэлхийд даяар зөвхөн энэ лимбэнд ашигладаг. Тэгээд хийн агаарын хүчээр эгшиглэн гарч буй аян маш тунгалаг намх учраас лимбийн тунгалаг аялгау гэж нэрлэдэг юм л да. Их сайхан сонсогддог. 전통곡, 네, 청성곡. 대금의 맑은 소리. 아. 아름다워요. 오늘 гайхалтай үзэсгэлэнтэй. Уцааны удам шилжүүлэг маань үргэлжлэж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийг ивент төгчээр Испанийн гайхалтай Сан Мигель Лайт шар ариг маань ивент тэтгэж байна. Мөн Японы алдарт Графт Кола болон Капти Сунда мөн энэ удаагийн нэвтрүүлгийг маань ивент тэтгэж байна. За мөн мэдээж ойлгомжтой манай үндэсний одоо гайхалтай үйлдвэрлэгч Golden Globe компани маань манай удаагийн нэвтрүүлгийг бас ивент тэтгэж байна. За мөн Cod Plus Mongolia гайхалтай шин ширхэг чимсийг монголчуудад түгээж байгаа. Энэ гайхалтай компани маань энэ удаагийн дугаарыг ивент тэтгэж байна. За нэвтрүүлгээ үргэлжлүүлээд хоёр дахь уран бүтээлийг тань сонсхийг хүсэж байна. Уран бүтээлийнхээ тухай танилцуулна. Хоёр дахь дуу маань Shocking гэдэг нэртэй дуу байгаа. Өдөр тутмын стресстэй завгүй амьдралын хэв маягийг нэг өдөр ч болохгүй мартаад өөрсдийгөө чөлөөлөөсэй. Бас энэ Black Moment Coffee гоохад хэсэгхэн хугацаанд бүхнийг мартдаг шиг тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж бичсэн тийм утгатай дуу юм л да. Би ч гэсэн тэгхийг хүсэж байна шүү. Ингээд Гранадатай хамтлага тайцнаа өрж байна.
Граната! Вуу! Стресс дараагасаа. Байх болоорой. За стресс маань хийсэд явах шиг боллоо шүү. Нэр үнэхээр сайхан дуу байна. Вау. За. Дуулаад ирсэн болохоор 우리가 уусундаа ууцгаагаарай. 보세요. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад амсад үүдэлтэй. Нэр юм уу? Бэлг чамар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Айлхоо үндэсний бас тэр хэв шинжийг энэ гайхалтай бас pop урлаг руу шилжүүлээд одоо үнэхээр ийм дуу сонсохоор бас одоо үнэхээр гайхалтай. Манай монголчууд ч гэсэндээ үндэснийхээ урлагийг шингээсэн морин хуурч юм уу те ямар нэгэн ятгах ч юм уу иймэрхүү дуунуудыг ингээд сүүлийн үеийн бас rock pop-ийн маань бас их гоё дуулдаг болсон байгаа. Энэ л болохоор үндэснийхээ одоо бас сонцлогыг дэлхийд дахин таниулах ийм гайхалтай боломж гарч ирдэг. Манай хүн амтлагийн хүртэл дэлхийд өөрсдийнхөө үндэсний хөгжмийг бас rock урсгалтай хорслуулад хүү одоо хэмээх гайхалтай урсгалыг бий болгоод дэлхийг байлдан дагуулж байгаа. Тэр утгаараа манай Гранада амтлаг маань ч гэсэндээ Солонгос улсын үндэсний сайхны хувцас, урлаг, дуу, хуур бүхэл зүйлийг одоо ингээд энэ хөгжмийнхаа энэ урсгал шингээгээд бас дэлхийд гайхуулж яваа ийм гайхалтай хамтлаг гэж хэлж болно. Үнэхээр гоё байлаа. Ваа! Бүх стресс байхгүй болчихлоо. Тэгээ Ариран гэдэг дууг Солонгост байхдаа маш азтайгаар дуулах боломж олдоод олон улсын уран бүтээлчидтэй хамтран дуулж байсан. Ариран гэдэг дуу бол үнэхээр гайхамшигтай бүтээл юм. Тэр үед мэдэрч байсан мэдрэмж маань одоо хүртэл мартагддаггүй. Та бүхэн зориулаад миний бие дуулж сонирдуулж болох уу? Дуртайа сонсъё. Гранадагийнхандаа зориулж дуулъя. Хамт тоглоод өгөөрэй.
조금만. нота хэлээд өгвөл 한번 불러주시면 잡겠습니다. нота хэлээд өгөөч. 어때요? 아 감사합니다. За баярлалаа. 네, ямарсабын 맞습니다. 네네. 네, би Солонгос багтаа бас одоо улсын дуулаачдын хамтлагт багтаа бас энэ Солонгосоос авсан хамгийн алдартай ардын Ариран хэмээх дууг бас олон орны дуучтай цог бас хамт дуулжсэн. Тэгээд бас манай Гранадад хамтлагийн манаас хөгжмийг тоглож өгье 같이 불러주시면 хамт дуулаад өгөөрэй. 하겠습니다. 알겠습니다. Баярлалаа. 하나, 둘, 셋. 아리랑 아리랑 가라리로 아리랑 고개로 넘어간다 나를 버리고 가시는 님이 심리도 못 가서 발견한다. 에스더가 와 너무 좋았어요. За үнэхээр гоё байлаа. Мундаг байлаа. мундаг юм аа. Баярлалаа. Тийм ээ, мундаг. 네, 감사합니다. сүүлийн үед манай бас Гранада хамтлагт маш гоё мэдээ байгаа. 최근에 저희가 좋은 소식이 좀 많은데요. сүүлийн үед манай хамтлагийн хувьд сайхан мэдээ их байгаа. Тэрний нэг нь Монголд ирсэн явдал юм. Манай хамтлаг бол Монголтой гүн холбоотой. Монголд шинээр орж иж байгаа Black Moment Coffee-ний нүүр царай болж байгаа юм л да. 엠베서더가 네, Тийм ээ. 되었습니다. 와 좋습니다. Баяр хүргэе. 네, 감사합니다. Баярлалаа. 그래서 이 커피를 Энэ кофений тухай товчхон танилцуулбал 먹었을 때 되게 уухад маш зөөлөн 고소하고 부드러워서 чарцгийсэн амттай. 마시는 Уух 순간 үед 시간이 멈췄나? цаг хугацаа зогсчихсан юм байх та гэсэн тайвширсан мэдрэмжийг төрүүлдэг. 저도 Би ч гэсэн кофенд маш их дуртай. Black Moment хэмээх энэ гайхалтай бас кофений нүүр царай болсон байна. Баяр хүргэе. 축하드립니다. Тэгээд Баяр хүргэе. удахгүй кофе бас манай Монголд зарагдах байх гэж ярьж шүү. Тэгээд энэ гайхалтай бас кофений бас нүүр царай болсон Гранадад хамтлагийнхандаа бас нэвтрүүлгийнхаа үзэгчдийн зүгээс бас баяр хүргэе гэж бодож байна. Баяр хүргэе. 축하드립니다. Баяр хүргэе. бүгдээрээ хамтдаа кофеноос уулзах уу? бүгдээрээ бас энэ би бас энэ кофений амтыг бас амталж үзмээр санагдаж байна. Тэгээд ямар ч суугаад үзье. 우리가 бүгдээрээ 북에 좀 마셔 кофе가 одоо амтхан 엠버서도 됐으니까. бүгд уугараа. 자, ямар ч сан одоо энэ кофений нүр царай болсон учраас бас хамгийн гоё поуз аваад кофега ууя гэж бас хоорондоо ярилцлаа. 자, 여러분. За үзэгчтэй. 네, Granada. Black Moment. Black Moment. Black Moment 암트테. 암트테. 말은 надаас өдөө Монгол хэл мэдчих шиг байна. За, ямар ч сан амсаж үзье. 시간이 멈췄어요. цаг хугацаа зогсчихлоо. За энэ кофег уух юм бол үнэхээр гоё юм. Тийм хурц биш юм байна. Бас амт нь болохоор их гоё юм байна. Би угаасаа американо дуртай. Американо. 네. үнэхээр гоё халаатай маа. 저도 몽골에서 가수 Би ч бас Монголд дуучнаар ажиллаж байгаа. За тэгээд нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлээ. Американо энэ Black Moment гэх кофе бол үнэхээр гоё кофе. Бушуухан бас Монгол зарагдаасаа хэмээн хүсэж байна. Монголд ирээд 3 он жбайгаа маань тэгээд маш олон ажлын одоо энэ плэнтэй байгаа манай Гранадад хамтлаг маань тэр дундаа бас Монголын хамтлаг дуучтай уулзаж бас хоорондоо туршлага солилцож бас одоо дуун дээр бас хамтарч ажилласан гэж сонссон. Тэр тухайг нь бас асуулаа. Монголын алдартай S4 хамтлагийн S4 хамтлагийнхантайгаа хамт коверлж дуулсан. Үнэхээр гоё боломж олдсонд баяртай байгаа. Өмнөх өдрийн шөнийн 11 цагт дуулах дуугаа хүлээн аваад дууныхаа үгийг солонгос хэл рүү хөрвүүлээд тэгээд 2 цагийн хугацаанд бэлдсэн гэхэд S4 хамтлагийнхантайгаа маш гоё зөгцсөн дуулж чадсан. Маш сайхан дурсамжтай туршлага болж үлдсэн. Энд их баяртай байгаа. 와, 너무 좋습니다. 네, 너무 값지고 좋은 경험이었습니다. ямар ч гэсэн манай Гранадад хамтлагийн манаас манай Монголын гайхалтай акапелла хамтлаг бол S4 хамтлагтай бас хамтарч бас дуун дээр хамтарч ажилласан байна. Магадгүй тэр дуу нь утгагүй бас цацагдах юм бол үнэхээр гайхалтай бас коллаб бас дуу хамтарсан дуу бас гарч магадгүй юм шиг байна. Тэгээ би бас үнэхээр маш их хүлээлттэй байна. Тэгээд 축하드립니다. Баяр хүргэе. 근데 Монгол артистуудтай хамтарч ажиллах ямар хөө байсан бэ?
юу ямар мэдрэмж төрсэн бэ? S4 хамтлагийнхан ямар байсан бэ? S4 хамтлагтай болон ятагчин Солонготой хамт ятаг тоглосон. Солонгоо гэдэг ятаг хөгжимчөнтэй хамт ятаг тоглох нь ямар байсан бэ? Аялгау болон хөгжмийн дугааралт нь үнэхээр гоё байсан. Миний бодлоор ерөнхийдөө төстэй байх гэж бодсон боловч дугааралтаас ахуулаад нэлээд өөр байсан. Аялал нь маш сүрлэг, цангинсан байгаа нь сэтгэл татан байсан. Таалагдсан. Тэгээд хамтарч тоглож дуусаад би биенээсээ энэ ятгыг яаж худалдан авах вэ гэх мэт асуултуудыг би биенээсээ асуусан. Тэгээд сошиал хаягаа солилцсон. Найзууд болцгоосон. Тэгээд бас манай урт цагааны гудамжийн одоо нэвтрүүлгийн үзэгчдэд монголчуудад зориулж манай Граната хамтлагийнхан маань маш гоё сюрпрайзыг бэлдсэн байгаа. Ингээ Граната хамтлага тайзнаа дахин урьж байна. 네. 좋습니다. 근데 뭔지 모르겠지만은 너무 기대합니다. 예. 네. 감사합니다. 발사. 징기스칸 나나나다다라다라라라라. 아 근데 너무 진짜 일단 우치가 옴너스 마시크 바이르타기 실면 시청 자 분들에게서 너무 감사한다는 말씀을 드리고 싶습니다. 징기스칸. 근데 아까 그 춤이 너무 진짜 재밌었습니다. 어떤 거였어요? 말타는 네. Тийм ээ, мар унж буй төсөл юм л да. Манай бүжиг дэглээч биднийг энэ удаа Монгол явахтай холбогдуулаад Монгол үндэсний бүжгийн хөдөлгөөнүүдээс цуглаад тэгээд бидэнд энэ хөдөлгөөнийг зааж өгсөн. Энэ хөдөлгөөнөө энд үзүүлэх боломж байна уу? 해줄 수 있을까요? 자, энэ манай Граната хамтлаг маань болохоор юу асуусан бэ? Уртааны гудамж нэвтрүүлэхэд бэлдээд Монгол үзэгчтэй бүр гинтийн бэлэг бариад энэ сайхан дундаар бүр бүжгийн одоо хөдөлгөөн хүртэл бэлдэж ирсэн юм байна. Тэр хөдөлгөөнийг нь манайхан хараа би бас тэр хөдөлгөөний сурмаар санагдаад ямар ч гэсэн хэдүүлээ хөдөлгөөнийг харж аваад бас дагаж явуул их гоё байх болов гэж дотроо бодлоо. 네, 그러면은 춤을 좀 안무를 좀 알려주세요. 네. 손. Монголын үндэсний бүжгээс санаа авсан. Яг монголчууд шиг хийж чадахгүй ч гэсэн хөдөлгөөнийг бас судалсан байна. Монгол ардын одоо ардын бүжгээс бас энэ хөдөлгөөнүүдийг бүгдийг нь авсан гинэ.
그래서 첫 번째로 эхлээд энэ 한 번 더. тэгээд ингээд үнэхээр их таалагдж байна. гоё ярагдаж байна. 멋있어요. 두 번째 хоёр дахь хөдөлгөөн нь 몽골 하면 말 монголчууд шиг сайн хийж чадахгүй ч гэсэн ямар хөдөлгөөн хийж байгааг ойлгож байна. маш ирэх хүчтэй монголчууд морийг сайн ундаг учраас тэр нүүр тарианд хүртэл маш хүчлэг байх ёстой гинэ. 너무 마음에 듭니다. энэ дээр энэ хөдөлгөөнийг хийж явахдаа инээж болох уу гинэ манайхан. маш хүчлэг гоё байна. гайхалтай 너무 멋있어요. Гурав дахь нь. За гурав дахь хөдөлгөөн 발 포인트를 Энэ 잘 хөдөлгөөнийг 맞추세요. оруулж өгсөн байгаа. 이게 정석으로 똑같이 몽골 분들을 따라 하진 못하지만 энэ нэг хөдөлгөөний хөдөлгөөнийг хүртэл Монголын бүжгийн хөдөлгөөнөөс авсан гэж байгаа. Тэгээд тэгээд хоёр гараа. 멋있어요, 멋있어요. 진짜 신기합니다. 끝이요? дуусчихсан. 끝났습니다. За дахиад нэг удаа энэ бүжийг манайхан монголчууд сайн хараад аваараа ийм их гоё сэтгэл гаргаж ийм гоё Монголын бүжийг бас хараад агуулхан Чингис хааны үр удам учраас маш зоригтой одоо тэр морины бүжийг хүртэл хийгээд бэлдэж ирсэн байна. Тэгээ Гранатай хамтлагтаа чит сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дахиад тэр бүжийг хэдүүлээ нэг сайн хараад орхи. Магадгүй бүгдээрээ дагаж хийж бас болно. 칭기스칸 춤이었습니다. баярлалаа та бүхэндээ маш их баярлалаа. 와, үнэхээр бас сэтгэл хөдлөж байна бас. 와, Эднэр зориулан ийм гоё 감사드립니다. Чингис хаан бүжиг бэлдэж ирсэнд маш их баярлаж байна. Манай ивент тэтгэгчдийн бэлдсэн бүтээгдэхүүнээс ам сарай. Да манай нэвтрүүлгийн ивент тэтгэж байгаа одоо байгууллагуудын энэ гоё chocolate golden globe 드시고 cut fruits도 드세요. 네. 감사합니다. баярлалаа. 자, мэдээж манай нэвтрүүлгийн өнөөдөр нэвтрүүлгийн ивент тэтгэж байгаа байгууллагууд маань байгууллагуудаа бас алдаршуулах хэрэгтэй. За, Испаниас гаралтай Сан Мигел Лайт шараарыг манай нэвтрүүлгийн ивент тэтгэж байна. За, манай Японы алдарт Craft Cola болон Capri Sundamas өнөөдөр манай урсгааны гудамж нэвтрүүлгийн ивент тэтгэж байна. За, мэдээж үндэсний үйлдвэрлэгч Golden Говь манай нэвтрүүлгийг ивент тэтгэж байна. Мөн Cat Fruits Mongolia жимсний цоо шинхэн шин амтыг та бүхэн мэдрүүлэх ийм гайхалтай брэнд манай өнөөдөр нэвтрүүлгийг ивент тэтгэж байна. Баярлалаа гэдэг үгийг дахин хэлхийг хүсэж байна. Уртцагааны гудамж бол анхны бүтээн байгуулалтын маань нэг юм л да. Тиймээс нэвтрүүлгийнхээ нэрийг уртцагааны гудамж гэж нэрлсэн байдаг. Энэхүү нэвтрүүлэгт маань оролцож байгаа. Анхны гадаад хамтлаг болж байгаад маш их таатай байна. 거리라서 되게 유명합니다. 그래서 이런 방송에서 또 최초로 이렇게 한국 그룹 밴드가 와 주시니까 너무 영광스럽습니다. Энийг өрсөн маш баярлалаа. манай Улаанбаатар урсгааны гудамж гэдэг одоо нэвтрүүлгийн нэрийг бас тайлбарлаж өглөө. Тэгээд энэ гайхалтай нэвтрүүлэгт бас анх удаага манай нэвтрүүлэг Солонгос одоо ийм гайхалтай агуулгатай хамтлаг маань өргөдөж орж байгаад бас үнэхээр баяртай байна гэж хэллээ. Тэгээд биднийг бас өрсөнд баярлалаа гэж манай 20 дахь судал үзэхэнд бас хэлж шүү. Одоо мэдээж энэ хамтлаг маань Монголд хурж ирээд маш одоо ажлын маш их ачаалттай, маш олон одоо скетчүүлтэй ийм ажил төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ би асуумаар санагдаж байгаа байхгүй юу? Тус тусдаа бас Монголд ирсэн юм чинь бас ингээд өөрийг хийж үзэх хүссэн ч юм уу те тим зүд байгаа юу гэж асуулаа. Нэ. Манай найзууд
Монгол руу аяллаар явахдаа гэрт хонсон оддын зургийг авсан гэд Instagram-да хийж гайхуулдаг байсан л та. Тэрийг хараад үнэхээр үлгэрийн юм шиг харагдсан болохоор заавал очиж үзэндээ гэж бодсон. Зураг авалтаар бид бүгд тэрэлж байгалийн үзэсгэлэнт газар руу явсан боловч өдрийн цагаар явсан учраас жаахан харамсалтай байсан. Дараа заавал үзээрэй. Тэгнэ. Дараа заавал шинийн оддыг бодитоор хармаар байна. Дараа продюсер чинь хэлж өгөх учраас заавал очиж үзээрэй. Юганыг дараа гадаа хоноод бас тэмээ унаж үзмээр байсан. би тэмээн дээр суугаад хуучир хөгжим тоглоод бичлэг хийлгэмээр байгаа. 컨텐츠를 하나 찍어보고 싶습니다. За тэгвэл дараа тэмээ унаад заавал хөгжмөө тоглоод клип хийлгээсэй гэж хүсэж байна. Дараа заавал дахин Монголд ирээрэй гэж хүсэж байна. За манай ахлагч юу гэж бодож байна? Юу үннээ хэлж болох юм уу? Манай нэвтрүүлэгч нь үннээ хэлдэг л нэвтрүүлэг шүү те. Хэлж болно. Ер нь ийм юм уу гэж бодож магадгүй. Гэхдээ адуу өвгөр хоньны мах идэж үзсэн. Бүгдээр амттай байсан. Гэхдээ би YouTube-ээр харсан юм а. Гудамжинд зарж идэг тэр заримгийг заавал идэж үзмээр байсан ч даанч бүгдээр хаачихсан байсан. Тэгээ сүүн заримгийнх манай үйлдвэрлэдэг компанийн манай Граната хамтыг бас те бас сурчлагаандаа тоглуулж те сүүн заримгээ бас амсуудах боломж гарч ирэх баха. Манай сүүн заримг Монголд маш их алдартай л да. Үнэхээр гоё заримг байдаг юм. Тэгээд энэ компаниас манай Граната хамтлагийг нүүр царайгаан болгож өгч юм билүү? Бас юмыг аж мэдхүтэй. Үнэхээр тэгвэл бас гоё үстэй. Тэгээд хамтгаад ажиллавал бидэрт бас гоё шүү. Тийм шүү. Баярлалаа. За. Би ч гэсэн ерөнхийдөө ижил хүсэлтэй байгаа. 약간 자연을 되게 Би 좋아해요. байгаль өнөхөр дуртай. Тас харанхуйшин одоо яг миний нүдний урд байгаа юм шиг харагдаасаа гэж хүсэж байна л да. Бас 그리고 그렇군요. бас яг нүдний урд юм шиг. Атсан тааруула туйлын туяж харж болно гэж сонссон. Гişүттэйгээ хамт харахыг маш их хүсэж байна. Урам аваад дор хаяж 5 доо бүтээгээд өгөөрэй Жэхи. Намайг тийм газар аваачихдаг гэж. Хоёр доноо зохиогоод өгье. Гайхалтай. Хүлээж ядчих байна шүү. Гайхалтай. Манай хамтлагийн Жэхи маань Солонгосын үндэсний урлагийн төлөөлөгч юм л да. Мөн лимчин, аяц хогч, хөгжмийн найруулга гэх мэт бүх зүйлийг хариуцдаг. Маш чадварлаг нэг. Өчигдөр Эстер рүү хамтлагтай хамтарсан дууны аяг хүртэл Жэхи найруулсан. Ямарсан баяр хүргэе. За энэ талаас Миний хувьд Солонгост үзэх боломжгүй говьд очиж үзмээр байсан. Үнэхээр дог харагдахаар нэг мөрөн дээрээ шонхор шувуу суулгаад тэгээд морч юм уу, хэмээч юм уу над эмэгтэй баатар шиг явж үзхийг маш их хүссэн. 여전사처럼. Тэгэд манай Граната хамтлаг болохоор бүгдээрээ ерөөхдөө бас юм байгальд их дуртай. Тэгээ өөрсдийнх нь хийж байгаа энэ дуунуудаас нь хүртэл те тэр байгаль одоо юу гэдэг тийм гоё юм тийм байгалийн мэдрэмж их мэдэрдэг ийм сайхан хамтлаг байна. Тэгээ гоби самаг 지금은 갈 수가 없지만 гоби чоколад도 먹을 수 있습니다. тэгээ говьд одоо цаг хугацаа бага байна. Тэгээ говь руу явах боломжгүй бол одоо говийн одоо шоколадыг идгээд хэлчлээ. Тэгээ ямар ч байсан. За тэгээд Граната хамтлагаас бас энэ сайхан одоо ярианыхаа дараа бас та бүхэн манаас 3 дахь дуугаа Монголын үзэгчдэд бас одоо сонсгооч гэж хүсэж байна. За энэ удаа танилцуулах уран бүтээл маань бидний 5 дахь уран бүтээл City Hunter гэдэг нэртэй дуу байгаа. Бас City Hunter дууг Жэхи маань найруулга, хөгжмийн найруулгыг нь бүгдийг нь хийсэн. Их сайхан уран бүтээл болсон. Тэгээд энэ дууны ачаар Солонгост алдартай нэвтрүүлгүүдэд оролцох завшаан тохиосон. Энэ сайхан дууг сонсох боломжтой одоо болж байна. Тэгээд Ус цагааны гудамжийнхантаа бас маш их баярлалаа. Ийм гайхалтай хамтгийг бас оруулаад Монголын үзэгч гэсэндээ бас энэ хамтгийн уран бүтээлийг хүргэж байгаад туйлын их баяртай байна. Ингээд Граната хамтгаа тайзнаа үрж байна. 지금 이곳에
우리 빈틈없이 노력할게 멈출 수가 없어 City Hunter Oh yeah 내 해야 Pull the trigger the trigger Oh yeah 내 해야 방아를 당겨 Oh yeah 내 해야 Pull the trigger I like that Oh yeah 내 해야 벌써 다정하게 때론 뜨겁게 더 뜨겁게 내 손끝에 홀린 듯이 What you wanna do baby City Hunter 난 kick kick drop it Hippie hippie hop crack crack stop this 얕은 미소도 쟤들 좋다고 난리 Oh baby 온몸으로 느끼지 이미 내 손에 끝났다는 걸 얼씨구 Oh yeah 내 해야 Pull the trigger Everybody say Oh yeah 내 해야 방아를 당겨 Drop it Oh yeah 내 해야 Pull the trigger I'm a tiger Oh yeah 내 해야 벌써 가까워질수록 넌 킥킥거리보네 그런 모습 보고 난 킥킥거리지 신랑이처럼 나는 안 살아 못 살아 이 도령 서방님 어쩌고 자시고 아이고 도련님 언제 와요 이런 곡소리 저리 싹 다 치워 Oh yeah 내 해야 Pull the trigger Everybody get up Oh yeah 내 해야 방아를 당겨 Drop it Oh yeah 내 해야 Pull the trigger 벌써 Oh yeah 내 해야 벌써 Oh yeah 내 해야 Pull the trigger Get up Oh yeah 내 해야 방아를 당겨 Drop it Oh yeah 내 해야 Pull the trigger I'm a tiger Oh yeah 내 해야 벌써 Града даамтай та бүхэндээ 5 дахь цомогтой багтсан City Hunter дугаа та бүхэндээ танилцууллаа. Урсгааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. дурсамж дуран шинжилээ дуулъя Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлт чамаар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Урсгааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. дурсамж дуран шинжилээ дуулъя Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Урсгааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia.
Ингээд өнөөдрийн манай урт цагааны гудамж нэвтрүүлгийн урилгаар Солонгос улсын дэлхийн 120 удаа дэлхийг тойрж тоглолтоо хийсэн ийм гайхалтай хамтлаг манай энэ удаагийн нэвтрүүлэгт оролцож байгаамаа. Ингээд Гранада хамтлагийн дараагийн маш сайхан дуу болох Арусегида хэмээх дууг та бүхэндээ сонирдуулъя. 하루
Тэгээд энэ гайхалтай уянгийн сайхан дуу та бүхэндээ толилууллаа. Үнэхээр гайхалтай сайхан дуу байлаа. Зөвхөн та бүхэн зориулсан манай спонсоруудын бэлдсэн бүтээгдэхүүнийг эзэсгээгээрэй. Cut Fruit-ийн жимсний цуглуулгыг бас эдгээрэй. Cut Fruit Mongolia гэдэг жимсний цуглуулгыг бас эзэсгээгээрэй. Баярлалаа. За ингээд бас ивент тэтгэгч байгууллагууд маань өнөөдрийн бас Граната хамтлагийн оролцож байгаа энэ тхүү дугаарыг бас ивент тэтгэж байгаа. Тэгээд Cut Fruit Mongolia-гийн бас энэ гайхалтай бас нянгийн эсрэг одоо азуунаар угаасан ариутгсан ийм гайхалтай шууд идэж болохоор ийм сайхан жимсийн одоо 10 орчим жимсийн одоо энэ коллекцийг бас гаргаж ирж байгаа. За мөн тэрнээс гадна манай үндэсний үйлдвэрлэгч Golden Говь ивент тэтгэж байна. За мөн Испани улсын алдартай бас Сан Мигель Light шар эрг маань энэ удаагийн дугаарыг бас ивент тэтгэж байна. За мөн энэ удаагийн дугаарыг Японы алдарт Craft Cola болон Caprice ундаа бас ивент тэтгэж байна. Энэ төлөвлөгийг ивент тэтгэж байгаа бүх ивент тэтгэгч компаниудаа баярлалаа гэж хэлмээр байна. За Граната хамтлагийн ахлагч Женигээс асуулт асууя. Сая танилцуулсан дууны тухай болон утга агуулгын тухай ярьж өгнө үү гэж танаас хүсэж байна. Арусигида гэдэг үгний утга нь сэтгэлийнхээ гүнд хадгалах гэсэн утгатай юм. Орхин одсон хайртайгаа мартсан гэж бодсон боловч нэг л өдөр гинт санаанд орж маш их өгүүлэх боловч уулзах боломжгүй хүн гэсэн утгатай юм л да. 더 이상 만날 수 없는 사람. 이런 내용을 가진. 와, үнэхээр гүнзгий утгатай дуу байна. Маш таалагдлаа. Баярлалаа. За хамтгийнхаа гишүүдээс бас сонирхолтой асуулт асуумаар санагдаад түрүүн бас ингээд ярьж байхдаа бас та бүхэн маань ганц хоёр монгол үгийг бас ингээд аягүй хөөрхөн юм акценттайгаар хэлээд ирсэн. Та бүхэн маань бас өөр монгол чэжилсэн үг байгаа юу? Тэгээд яагаад чэжлэг болсон бэ? Тэгээд чэжилсэн үг байвал хэд бас монгол үзэгчтэй хэлүүл сонирхолтой ах юм болов уу? 여러분들도 이렇게 외웠던 그 몽골 단어가 혹시 있을지. 그거 좀 아까 그 방송 중에서도 가끔씩 몽골 단어가 나오니까 되게 귀여웠어요. 그래서 약간 아는 몽골 단어가 있으면은 좀 얘기해 주시면 근데 재밌는 것 같아서. 거슈. 거슈. 와, 하루도 먹었었다. 호슈를 그때 오고 많아. 아무튼 그시만 제지쓰면 호슈를 암트다 배너 맛있어요? 암트대. 맛있어요. 암스테. За өөр надад Солонгост Монгол найз байгаа л да. Хөвсгөлд амьдардаг. Марин хуур тоглодог. Марин хуур хулан гэдэг найз байгаа. Найзтайгаа хамтарч ажиллаж байсан. Хулан найз маань маш сайхан сэтгэлтэй. Бид бүхэнд туслахтаж маш их хичээдэг байсан. Найзынхаа ачаар Монголд хүмүүсийг тусархаг их найрсаг хүмүүс болохыг мэдэрсэн. Тэгээд найзынхаа зааж өгсөн өгүүлбэрийг би та бүхэнд хэлж үзүүлье. Монголоор 더 보고 싶고 생각나고 그 친구한테 배웠던 문장이 하나 있습니다. 자. 센 베노 설렁거스 운트스니 훅주민 함트락 그라나다 베나. гайхалтай. Үнэхээр тодорхой хэллээ шүү. Оо. За, болондоо бас хэрвээ энэ нэвтрүүлгийг үзэж явах юм бол маш их баярлалаа чамд. Монголчуудын өмнөөс бас ийм гоё монгол хүний сайхан сэтгэлийг бас солонгос хүмүүст бас ингээд үзүүлж харуулж чадсанд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ бас морин хуур гэдэг үгийг хэлсэн, мадугум гэдэг үгийг хэлсэн байна. За, бусад гишүүдийн хувьд монголоор мэддэг үг байна уу? надад байгаа. Хэртэ. Бусад гишүүдэд монгол үгнүүд байна уу? Би уулна. Миний нэрийг Жехи гэдэг өгүүлбэрийг маш сайн цээжилсэн байсан боловч гинэт марчлаа. Дөрвөн байсан чи санаанд орж ирэхгүй байна. Магадгүй маргааш өглөө санах байна. баярлалаа. 진짜 정확합니다. 네, баярлалаа гэдэг үгийг хэлсэн байна. Үнэхээр бас та бүхэн бас тоглолтыг бас харсан бах.
маш гайхалтай сэтгэл зүрхээ гаргасан бүх хувцс, аялалгуу, үндэсний хөгжим. За тэр дуугаа дуулж байхдаа хүртэл үндэсний тэр нэг одоо манайхаар ярьдаг бол уртын дуу гэдэг шиг, богны дуу гэдэг шиг тэр ардын дууны маневрыг бас өөрсдийнхөө уран бүтээлтэй шингээж энэ гайхалтай бас шинэ урсгал, шинэ одоо энэ соёлыг бас дэлхийн нийтэд харуулж байгаа. Гранада хамтлаг маань манай энэ удаагийн дугаарт оролцож байгаараа энэ удаагийн дугаар спешиал гоё дугаар болж байна. За дараагийн асуулт. 늘 물어보겠습니다. 그라나다와 함께해서 봤을 дараагийн асуултыг асууя. 3 хоногийн дотор маш их ажлыг амжуулсан байгаа. Одоо entertainment-ийн зүгээс бас энэ маш олон ажлыг төлөвлөсөн байсан, маш олон хөтөлбөрүүдийг гаргасан байсан харагдсан. Тэгээд Грандатай хамтдаа энэ олон хөтөлбөрүүд дундаас хамгийн их таалагдсан гэх юм уу, хамгийн их одоо дурсамжинд нь үлдсэн хөтөлбөрийг асууя гэж бодож байна. Яг энэ цаг 감사합니다. 나우색 쇼만 хамгийн гайхалтай хөтөлбөр бол яг одоо бидний орж байгаа 25 дахь цогцлог визийн урт цагааны гудамж гэж хариуллаа. Маш их баярлалаа. 네. 다른 멤버들. 저도 요것이었습니다. баярлалаа. 그럼요. Би ч гэсэн энэ сайхан нэвтрүүлэгт энэ мөч маш гоё байгаа ч гэсэн энэс гадна бид нар Choco Club-д тоглолт хийсэн мөч маань бас маш дурсамжтай сайхан байсан. Choco Club-д. Гайхалтай. Бид нэр Choco Club тоглолт хийчихэд ирсэн. Тийм үү? 와. Choco Club-에서 Choco Club тоглолт хийсэн шалтгаан нь Монгол залуучуудын эрч хүчийг мэдрэхээс гадна дараачийн удаа Монголд ирэхдээ ямар төрлийн уран бүтээл бэлдэх хэрэгтэй вэ гэдэг судалгаа хийх зорилготой байсан юм л да. Тэгээд Монгол залуучууд маш эрч хүчтэй санагдсан. Би ч гэсэн хаяа клуб ордог шүү. 네. Миний хувьд энэ удаа ирээд очиж үзсэн газруудаас Чингис хааны морьтой хөшөө маш сүрдмээр том гайхалтай санагдсан. Монголын тухай судалж байхдаа энэ газрын тухай их харсан л да. Их алдартай газар байсан учраас хурдхан л очиж үзхийг хүсэж байсан. Тэгээд энэ газарт ирээд Монголын үндэсний хувцас болох дээлийг өмсөд түрүү үзүүлсэн Чингис хаан бүжгээ бүжиглэх бичлэг хийсэндээ их сэтгэл ханамжтай байгаа. Баярлалаа. Тэгээ та бүхэн харж байгаа манай Грандатай хамтлагийн хувцсыг та бүхэн харж байгаа. Яг Солонгос улсын Хамбуг гэд манай монголоор дээл гэж ярьдаг те. Тэр үндэснийхээ хувцсын одоо энэ хэм маягийг бас орчин үеийн урлагтайгаа холбоод ийм сайхан хувцсыг бас игээд дэлхийн нийтэд бас өөрсдийнхөө үг, түүх, соёл, хувцас те хөгжим, урлагийг бас ингэ сурчлаад явж байгаа. Мөн Монголд бас өөрсдийнхөө урлагийг сурчлаад явж байгаа. Ийм гайхалтай спешиал маш гоё хамтлаг оролцож байна. 또 다른 Би ч бас мөн адил Чингис хааны морьтой хөшөөний урд дээл өмсөд бүжиг бүжгэлсэн тухай ярих гэж хэлсэн чинь харин хэлчихлээ л дээ. YouTube-ээр бичлэг оруулах учраас та бүхэн минь үзээрэй. YouTube сувгийн маань нэр нь Granada Gogak Band Official. 알겠습니다. ямар маш их баярлалаа. 감사합니다. 네. Та бүхэндээ манай 20 удаа суугдлын анх удаага Солонгосын одоо түүх соёлыг дэлхийн сурталчилан таниулж байгаа маш гайхалтай хамтлагийг урьж оролцуулж байгаагаараа энэ удаагийн дугаар маш онцлог байгаамаа. За бидний нэвтрүүлэг дуусах шатанда явж байна. Илүү их юмс ярилцахыг хүсэж байгаа ч нэвтрүүлгийн маань цаг дуусах төхөж байна. Манай нэвтрүүлэгт болон манай улсад ирсэн чинь чин сэтгэлээсээ ахин дахин баярлаа гэж хэлмээр байна. За тэгэд сүүлийн дуу үлдсэн байгаа. Үзэгчдээ сүүлийн дуулах дууны тухай ярьж өгнө гэж хүсэж байна. 들려주시면 감사하겠습니다. За одоо бидний тоглох дуу бол бидний 6 дахь уран бүтээл бөгөөд 11-р сарын 14-нд албан ёсоор Монголоос цацагдах гэж байгаа. Бид бүхэн тун удахгүй энэ тайзан дээр тоглох болно. Энэ удаагийн дууны нэр бол Rise of the Phoenix гэмээр гайхалтай дуу байна. Ингээ Гранада хамтлага тайзнаа өрж байна. 고개를 들어 보니 사라져
날 깨우는 목소리가 들려 지금 일어날 준비가 됐어 시작해봐 show me now 내 안에 잠들었던 너를 wake up You're my only friend wanna see the end 우릴 위해 부르는 거야 끝없이 너 지금 달려가고 있어 I'm never gonna stop baby 너를 깨울 시간이기 How do we ride this Friday What is to try again I give you one more time It's different person it's different 우릴 지켜 За үнэхээр гайхалтай байлаа шүү. Маш их хүчрэг гоё дуу болсон байна. Өнөөдөр Монголд анх удаага шин дуугаа цацсанд маш их баярлалаа. Бас та нартай амжилт хүсэж байна. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёрёё. За. Ингээд сүүлийн асуултаа тавья. Манай Гранада хамтлаг маань дэлхий даяар алдар нэрээ цуурайтуулсан алдартай хамтлаг болох болтугай гэдэг би өөрийнхөө зүгээс хүсэн өрөөж байна. Баярлалаа. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Цаашдын төлөвлөгөө зорилгынхаа тухай нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчдтэй хуваалцсан уу гэж хүсэж байна. 우리 몽골 분들과 좀 얘기해 주신다면 네. 앞으로의 цаашдаа 계획은 бид Rise of the Phoenix дууныхаа үг шиг далавч ургуулan Монголд дахин ирээд Монголын олон сайхан артистуудтай хамтран үндэсний хөгжмийн урлагийн өв соёлоо солилцож харилцсан хамтран уран бүтээл хийхийг хүсэж байна. Бас тийм төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа манай Гранада хамтлаг илүү их хичээж олон уран бүтээлүүдийг хийх төлөвлөгөөтэй байгаа. За манай нэвтрүүлэг баг өндөрлөх гэж байна. Манай нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэн минь Монголын үзэгчдэд зориулж сэтгэгдлээ хэлнэ үү? За. Эхлээд Монгол ирээд маш халуун дотн сайхан мэдрэмжийг авсан. Энэ хүмүүсийнхээ тухай дурдвал бидэнтэй 3 шөнө 4 өдрийн турш хамт байж орчуулга хийж өгсөн орчуулагч нар болон бидний аюулгүй байдлыг ханган ажилласан жолооч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас энэ хүмүүсийн ачаар олон монгол үг сурсан. Бас дараагийн удаа ажиллаар биш аяллаар хамт явахыг маш их хүсэж байна. Энэ удаагийн маань Монголд ирсэн ажил төсөөлж байснаар бүтсэн. Мөн Монголд идсэн хоньны мах, адууны мах болон хоолнууд нь үнэхээр амттай байсан болохоор сэтгэл ханамж дүүрэн ажиллах боломжтой байсан. Мөн энэ хугацаанд хамтарч ажилласан хүмүүстэй маш их талархаж байна. Дахин ирж монголчуудтайгаа илүү ойр дотн хамтарч ажилламаар байна. Миний хувьд аялж үзхийг хүсдэг байсан улсуудын дунд Монгол улс байсан. Энэ боломжоор Монголд ирж үзсэндээ өөрийнхөө хувьд маш жаргалтай байна. Бид бүхэн уран бүтээлээрээ ахиж монголчуудтайгаа уулзахыг хүсэж байна. Ийм сайхан улсад ийм сайхан хүмүүстэй уулзсанд үнэхээр маш их жаргалтай байна. 자주 배웠으면 좋겠는 작은 소망이 있습니다. баярлалаа. За манай 막내 отгон гişin. Баярлалаа. Энэ удаа эрэхтэй олон сайхан хүмүүстэй уулзаж хамтран ажиллах
хугацаанд маш сайхан дурсамжууд өвтлөн буцаж байна. Энэ удаад 3 шөнө 4 өдөр гэдэг богино хугацаанд ирсэн ч бидний хувьд чамлахааргүй их зүйлийг амжуулаад явж байгаа болохоор таатай байна. Гэхдээ дараагийн удаа арай урт хугацаагаар ирээд Монголын үзэгчидтэйгээ илүү ойртож өөрсдийгөө таниулмаар байна. 빨리 여러분에게 찾아가겠습니다. Энэ сайхан манай одоо Гранада хамтлагийнханд бас хамгийн сайнаараа хандсан монголчуудад бас миний зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. Монголд бас энэ пентэй болоод үдгчтэй болоод дараа нь Монголын гайхалтай уран бүтээлчтэй бас ингээ collaboration те хамтраад маш гайхалтай уран бүтээлүүд бас цаашдаа төрн гарна гэж бодож байна. Тэгээ монголчуудынхаа зүгээс Гранада хамтлагийнхандаа бас цаашдынх нь уран бүтээлд нь хамгийн өндөр амжилтыг бас чин сэтгэлээсээ хүсэж байна. Солонгос хүмүүс Монголд ирэхээр заавал энэ шоколадыг худалдаж авч иддэг шүү дээ. Ер нь бол баг Монголд аяллаар ирж байгаа бүх солонгосчууд бол Golden Globe-ыг угаасаа авдаг. Тэгээд Golden Globe маань болохоор манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор оролцсон Солонгос улсын Гранада бэнд хамтлагт зориулсан энэ сайхан бэлгийг өгсөнд бас гоё компанийнхандаа маш их баярлалаа. Тэгээд шоколадны набор энэ бол Монгол үндэсний гэрийн хэлбэртэй шоколад юм аа. Нодтаа эргэн очиод энэ сайхан шоколадыг хайртай гэр бүл, ах дүүс, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцсан идээрэй. Тэгээд ахлагчаас нэхлээд бэлэг гардуулъя. Баярлалаа. Баярлалаа. 감사합니다. Баярлалаа. 감사합니다. За ингээд 20 надад суугалт бицэн урт цагааны гудамж нэвтрүүлэг маань энэ удаагийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Энэ удаа манай урт цагааны гудамж нэвтрүүлэг Солонгос улсын Гранада хэмээх гайхалтай үндэсний болон орчин урлагийг хостуулан дэлхийн нийтэд одуулж байгаа Солонгос улсад мөн одуулж байгаа энэ гайхалтай хамтлаг өргөдөн оролцсон юм а. Цаашдаа манай нэвтрүүлэгт гадаад дотоодын маш гайхалтай уран бүтээлчд мөн инхүү өргөдөж одоо оролцох юм а. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлгийг ивент тгсэн Испанийн алдарт Сан Мигель Light Шараг мөн Японы алдарт Craft Cola болон Capri-Sun-да. За мөн манай үндэсний үйлдвэрлэгч Golden Globe, за мөн Cat Brews Mongolia компани хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн дугаар хүртлээр баяртай.